Дотоод сонор. Сайн бацгаана сонсогчдоо, та бүхэндээ шинэ өглөөний мэнд хүргье. Монголын үндэсний радиогийн сонсогч танд одоо өглөө бүр хүрдэг өглөө хөтөлбөр ээлжид шинэхэн дугаараа хүргэж байгаадаа баяртай байна. 7 өнөг бүрийн мегмар болон пүрэв гаригийн өглөө та бүхэндээ бид дотоод сонор нэвтрүүлгээ хүргэдэг боломжлын дагуу тэгэд сар бүрийн эхний өдөр бол бид 9 минутын бяцлагалд цаг зав гаргаж хамтдаа 9 минутын бяцлаглыг хийдэг. Тэгээ яг одоо бол бид 9 минутын бяцлаглаа хийхэд бэлэн болжээ. Өглөөний мэнд хүргэе багшаа. Цастай өглөөний мэнд. Баярлалаа. Нэг үтсэн чинь л өглөө боссон гутал цас орцсон те өвөл болцсон байна. Өвлийн улирал бас уул нь гоё улирал штэ. Цас орсон өглөө манай нийслэл хот ямар ч утаатай байсан цас орсон өглөө бол агаар сэнгэнэл их гоё байдаг. За тэгээд цастай дулаахан өдөр гэр бүлээрээ агаарт гарахад бол за уушиг бол нэлээд сайн баярлдаг. Ийм гоё бас л их гоё адал явдалтай гоё улирлуудын нэг бол өвлийн улирал байдаг. Тэгээ тун удахгүй бол өвөл ирэх нэ. 11-р сарын 9 минутын бяцлал хийгээл өвөл бүр жинхнээсээ ирэх нэ штэ тийм багш. За 9 минутын бяцлаглаа эхлэх багшаа. За тэгээ. За ингээд өөртөө айлуулах хэвтэйхэн байрлалыг сонгоно. Ер нь бяцлал хийхэд болж өгвөл сайхан тогтоо тухтаа суудлах зүгээр байдаг. Тэгэхгүй бол нуруу чилээ тийм үү гар хөл өвдөөд тий. Тэгэхээр одоо ханаа налаа сууж болно. Эсвэл ингээд би таар шиг сандал дээр суугаад хөлөө ингээд газар улаар нь сайхан тавиад нуруугаа тэгшлээд хоёр хурууныхаа өндөгнүүдийг хооронд нь нийлүүлээд хэвтэйхэн суун алсад цэгшээстлээ. Цэгэрэгөө хараад амьсгалъя. 1 2 3 нүдэ алгуур хайна. Нүдэ ханаад анхаарлаа духныхаа хоол төвлөрүүлээд тайван амьсгалаарай. 1 2 3 4 5 духан дээр амьсгалаа хүргээд 6 7 8 9 анхаарлаа духнасаа хамрынхаа үзүүрлөө шилжүүлээрэй. Хамрын үзүүр дээр анхаарлаа төвлөрүүлээд тайван амьсгалъя. 1 инээмсэглээрэй. 2 3 4 амьсгалаа орж гарч байгаа ажиглаад амьсгалаа даарай. 5 6 7 8 9 анхаарлаа хамрынхаа үзүүрээс доош уруул. Эрүү, хоолой, цээж, зүрхэн хүрд буюу хоёр хүүхний гол төрцөн дээрээ төвлөрүүлье. Зүрхний хүрднээс доошоо хүйсний нөхрөө шилжиж. Хүйсний нөхнөөс үндэс сүрд буюу хярдсан дээрээ төвлөрлөө. Үнд сүрдийг идэвхжүүлэхийн тулд үнд сүрдэн дээр аван мавиг хамтдаа дуудъя. Аниргүй, дунд, чанга өөртөө айлуулах хэвтэйхэн орчиндоо тойрондоо зохиролтойгоор дуудаарай. Хөвлий. Хотоод гисний хүрдэн дээр
зүрхний үрд. Хоолой. Мэлми. Толгойн ойрогоос дэшээ 4 уруу зайд титэм хүрдэн дээр толгойныхоо ойрогоос дэшээ нэг тохоо өндөрт энерги хүрдэн дээр хоёр тохоо өндөрт ухамсарын хүрдэн дээр уртаар амсгаалаа. Анхаарлаа зүрхний хүрдэн дээрээ төвлөрүүллээ. Зүрхэн хүрдэн дээрээ төвлөрөөд 9 удаа амьсгалаа аваж гарахдаа зүрхнийхаа гүн рүү алхъя. 1 зүрхнийхаа гүн рүү буюу дотгошоогоо өөрлөгөө 2 3 мэдрэмжээрээ алхах нь харагдахгүй, үзэгдэхгүй 4 5 дотгошоо алхах тусмаа өөрийгөө мэдрэн 6 7 8 9 дахь алхам дээр өөрийгөө ажиглая. 9 дахь алхамнасаа гэрлээд хэлье өөрийгөө бүрхээрээ. Өөрийн биений гадуурших энергийн бие, ухамсарын биеийг бүрхээрээ. Хязгааргүй гэрлээд хэлье. Дэлий их орноо дүүргэе. Хязгааргүй цааш нь тэлээд их дэлхийгээ бүрхье. Нарны аймагуд одод ертөнцийг бүрхье. Одод ертөнцүүдийг бүрхээрээ. Орчлон ертөнц хязгааргүй орчлон ертөнцүүдийг бүрхлээ. Гэрлээ хязгааргүй тэлжүүлдэггээд буцаад өөр дээрээ. Өөрийнхөө зүрхний хүрдэн дээр анхаарлаа төвлөрүүлээд өөрийгөө ажиглаад амьсгалаарай. Гараа мэдрээ, хөлөө мэдрээрэй. Хоёр гараа хооронд нь алгаар нүүрээрэй. Нүдэн дээрээ тавилаа. Нүдэ харанхууд нэгээд анаад, нүдэ нэлээ. За 9 минутын бяцлагалд цаг зав гаргаж хамт хийдэг сонсогчид бол яг энэ өөрөө төвлөрөөд хийх за тунраа бүгшийн одоо зааварчилгаатайгаар дуу хоолойг нь сонсоод юунд санаа зовхгүй яг багштай удирдуулаад хийх хоёрын хооронд бол асар их ялгаатай. Тэгээ багшаар ингээ удирдуулаад хийж байгаа нөхцөлд маш амгалан тайван бүгдийг ингээ хяналтанд байгаа мэт бүх зүйл ингээд нэг юм удирдлагаар дагаал зүгээр ингээд төвлөрөөл суухад хангалттай гэж боддог бол яг өөрөө ингээд төвлөрөөд хийх үедээ за ам аваагаа яаж хуваарлах уу эсвэл яг хэдэн минут болж байна 9 минутанда байна уугүй юу гэдэг нэг юм жоохон олон талын зүйл дээр бас санаа зовх гээд байх тохиолдол байдаг.
Тэгэхээр манай сонсогчдод бас сар бүрийн эхний мигмар гараг тааруул мигмар гараг, пүрэв гараг тааруул пүрэв гарагт бид бол 9 минутын бяцлалаа хийдэг учраас сар бүрийн эхний энэ удаагийн одоо дотоод санаар нэвтрүүлгийг бити алдаж байгаарэ гэж та бүхнээсээ одоо хүсэж байна. Багш маань хэлж байна. Тэгэхээр нөгөө бяцлалд бол ер нь үр дүн гаргахгүй хийхийг хичээгээрээ тэгээд үр дүн гаргахлаар үр дүнгүй болдог. Нэг осондоо бол нөгөө програм саяны нөгөө бодол те одоо яаж байгаа бол би болж байгаа болоо болохгүй байгаа болоо нөгөө 9 минутанд болцсон болоо илүү гарцсан болоо ч гэдэг юм уу те ингээд бодоод бодлоо үргэлжлээд байвал болцолтой байгаад байдаг учраас зарим хүн аав майд дуудахтаа урт дуудаж болно, зарим нь богинохон дуудаж болно. Богинохон дуудаж исэн урт одоо нэлээд удаан бяцлал хийсний дараагаар бол урт дууддаг болно тийм ээ. Тэгэхээр заавал 9 минутын бяцлал гээд байгаа боловч за зарим хүн түр ярьсан те одоо богинохон 7 минутаар хийчих болно. Зарим нь 9 минут эсвэл 10 минут руу төгсөж магадгүй. Тэгэхээр уг одоо өөрийнх нь нөгөө нэршлэн 9 минут гэж байгаа боловч яг 9-ийн тоодноо багтан шүү гэдэг тийм нарийн дүрм журам заавар байхгүй. Тий. Нөгөө талаараа бол болж өгвөл хүн яг бидэнтэй хамтраад тийм ээ одоо өглөөний ингээд 9 минутын бяцлагыг хамтдаа ингээд хийж байгаа цаг үеийн тааруул хамтдаа хийгээд хамтарч хийх боломж нь олдохгүй өөрөө сайхан бие дагаад ямар нэгэн одоо програмгүй хийх хичээгээрээ би одоо багшаар өдөрдуулаад тэгнэ багшаар өдөр ганцаараа хийвэл ингэж гэдэг юм уу те ийм бодлогоогоор сайхан одоо өөрийгөө чөлөөлөөд суллаад өдөр болгоно л хийх хичээгээд өдөр болгон хийж байгаа тохиол үр дүн аяндаа л гарна. Нэг хийдэг 2 3 хийж байгаа л нэг 5 6 хийчихэл 10 хийчихэл тэгэл өөрөө үр дүн гарахгүй байна гэж битгий орхиороо тэгээд өөрийн гэсэн хичээл чармаалтаар бөхцөл биелээ олдог. За баярлалаа. Та бүхэн одоо өдөр бүрийн хичээлийн араас хийж байгаа 2 минутын бяцлаглаа хийгээд 2 минутын бяцлал дээр өөрийнхөө төвлөрлийг баг багаар нэмжсэн одоо сонсогчд маань сар бүрийн эхэнд нэг удаа юм гоё боломжийг ашиглаад 9 минутын бяцлал төвлөрлийг бас заавал цаг гаргаж байгаарэ гэдгийг та бүдээсээ хүсье. Шинэ сар одоо шинэ ололттой санаатай, шинэ бүтээмжтэй, амжилттай, шинэ эерэг одоо бодлооттойгоор үргэлжлээд та бүхний гэр бүлд танд эрүүл сайн сайхан бүхнийг авчрах болтугай гэсэн сайхан ярилцлагыг одоо бүх сонсогчдын зүгээс та бүхэндээ өргөн барьж байна. Тэгээд та бүхэн төвлөрөлд өөрийгөө ойлгох гээд өөрийгөө зөвхөн байлгах гээд ямагт одоо хичээж орлого хийж цаг гаргаж байгаа нь бол дотоод санаар нэвтрүүлгээ сонсоод эргэж бидэнтэй холбогдох, сэтгэлээ бичих энэ одоо бяцлаглаас өөртөө гарч байгаа өөрчлөлтүүдийг хянахт нь бас оршиж байгаа гэдгийг бол дуулгая тийм ээ агшаа. Яг тэлгүй яах вэ? За нэвтрүүлгийн төгсгөл та манай сонсогчдод юу гэж уриалах вэ агшаа? Хоёулагийн нэвтрүүлгийг ерөнхийдөө өндөрлөж байна. Одоо бол яа харахгүй бяцлаглын ирүү үе шүү дээ тийм ээ. Хүн болгоны дотроос бяцлал хийх юмсан гэсэн хүсэл ингээд дотроос гарч ирдэг болцсон ийм үе юм. Тэгэхээр бяцлал гэдэг бол таныг тийм ээ одоо хүчрхүүжүүлдэг дадал юм аа. Таныг одоо өөрөө өөртөө итгэх тэр боломжийг олгох аргачлал юм аа. Тэгэхээр бид бол нэг осондоо тэр итгэл юм уу тэр хүч рүүгээ нүдэн анаа дотгошоогоо орж иж өөрөө өөрийгөө мэдэрч тэрийгэ илүү их одоо эрчимжүүлдэг гэсэн. Тэгэхээр бол энэ зүгээр л нэг тийм одоо өдөр тутмын тийм нэг юм одоо дадлал болчих нь их сайхан амар юм да тийм ээ. Тийм бяцлал хийнэхээ заавалжгүй хугацаа зарцуулаад заавалжгүй нэг газар очоод тийм ээ ямар нэгэн хоолундны асуудал үүсгээд ч юм уу тийм эсвэл хувцас хунар гэдэг ингээсээ илүү програмгүй сайхан суулаа нүдэн анлаа 9 минутын бяцлагыг хийлээ дуслаа боллоо хаан ч гэсэн хамаагүй тийм ээ. За баярлалаа. Тунраа аз жаргалыг түгээх төвийг үүсгэн байгуулсан бяцлаглалын багш сэтгэл зүйч Тунраа өгш маань дотоод санаар нэвтрүүлгийг бидэнтэй хамт хөтлөн хүргэдэг. Та бүхэндээ амжилт хүсье.